Эрдэнэ төгс сайенс шоу хамтдаа шинжлэх ухааныг туршилтаар насалцгаав. Өнөөдрийн туршилтанд хөнгөн цагаан скотч, мөн зарим нийш, дуустан асаагуурын шийднэн болон батарейн хэрэглэгдэнэ. Эхлээд асаагуур дотроос батарей болон шийдэнгийг гаргаж авъя. Бидэнд энэхүү төмөр болон энэхүү шинэ хэрэггүй учраас хайжлаад авна. Бид энийг зарим ишин дээрээ хөлгөн гулгын тогтоож наах учраас батарей маань баг зэрэг саадуулж магадгүй. За, тийм учраас батарейг нь авчихъя. Харин одоо энийг зарим ишин дээр тогтоно гэсэн шүү дээ. Тэгэхэд бол хөнгөн цагаан скотч ашиглана. Гэтэ хүүхдүүдээ би хөнгөн цагаан скотчийг 2 давхар зорилтоор ашиглаж байгаа. Учир нь гэвэл хөнгөн цагаан скотч маань цахилгаан дамжуулдаг. Мөн зарим ишин дээр батарейныхаа үрийг тогтооход нэн төхөөрөмжтэй. За, зарим ишийг тавьж агаад зарим ишнийхаа урттай ойр заахаар хайчилж авна. За, болчихлоо. Дахиад зарим ишнийхаа хөргнөөс бага зэрэг нэрийнхэн байхаар мөнлээд л хайчилж авна. За, ажиллаад авчихлаа. Харин одоо нэг хэсгийг жоохныг нь хуулж байгаад гэхдээ гүйц тулахгүй шүү. Батарейнуудынхаа энергийг дамжуулахын тулд дотор талд нь маш сайн нааж өгнө. За, гадна талд нь ч мөн адил маш сайн наа. Би дахиад ингэж хайчилахын тулд өмнө нь өөр нэгийг бэлдчихсэн. Энэ вэ? За, яг л энэ аргаараа наана. За, болчихлоо. Харин одоо энийг зарим ишин дээр наана гэсэн шүү дээ. Тийм болохоор бүгдийг хуулж авч байгаад батарейны үрээ яг голлуулж тавина. За, болчихлоо. За, ингээд үлдсэн илүү гарсан хэсгийг нь зарим ишин дээр тогтоож өгнө. За, олчихлоо. Харин одоо хоёр талын илүү гарсан хэсгийг нь хойшоогоо нугалнаа. За, яагаад ингэж нугалж байгаа вэ гэхээр ингэснээр бидний батарейны энерги дэмжих юм аа. За, харин одоо энийг цэнэгтэй байлгахын тулд дотор батарейнуудаа хийчихье. За, ингээд бидний цахилгааны үсгэр бэлэн боллоо. Харин одоо дамжуулагч маань маш амархан. Ердөө зарим ишнээсээ аль талаас нь 1 см-аар урт байхаар хайчилж авна. Би мөнлээд л өмнө бэлдчихсэн. Харин одоо энийг хайчилж авнаа. За, одоо бэлэн болчихлоо. Харин одоо зарим ишин дээр наах л үлдлээ. Одоо илүү гарсан хоёр хэсгийг мөнлээд л дотгошоогоо нуулна. За, ингээд дамжуулагч маань бэлэн боллоо. Ямар амархан болохыг энэ харсан биз дээ. Одоо LED гэлээ дахиад холбъё. За, LED гэлээ зарим ишнийхаа яг голд нь байлуулж тавьж байгаад хоёр хөлийн хоёр тийшээ цугнаад. За, харин одоо LED гэлэндээ энерги хүргэж авчихын тулд за, одоо хөнгөн цагаан цаас скотч наа. Гэтэ голд нь LED гэл маань багтах зай үлдээгээрээ. За,
Хариу одоо LED гэлээ тогтооно. Тэгэхийн тулд бид хөнгөн цагаан скотчноос маш жоохныг 2 ширхгээр ажиллаж авна. За. LED гэлээ байлуулж байгаад бүх багын сайн гарахгүй бол хөнгөн цагаан скотч мөн сайн тогтохгүй шүү нээзүүдаа. За одоо ингээд бидний энгийн их юм бэлэн боллоо. Одоо харин асааж үзье. За. Асч шүү дээ. Харин би өмнө нь яг энэ аргаар өөр олныг бэлтгэсэн байсан. Энэ вэ? Өөр энэ. Харин одоо би та нарт цоо холболт хийж үзүүлье. Бас л асч байна. Хүүхдүүдийг яагаад миний энэ хийсэн холболтыг цуваа холболт гэж нэлсэн бэ гэхээр бүгдээр яг ингэж сувж байсан болохоор тэр. Харин одоо зэрэгцээ холболт хийж үзүүлье. За. Зэрэгцээ гэдэг нь хоёр зүйл яг нэгэн зэргийг байхыг хэлж байгаа юм аа. За. Хүүхдүүдийг би энэ аргыг ашиглаад өөр зүйл хийсэн. Тийм ээ, синс. Би энэ чинь мотор байлуулсан, харин энэ чиний батарейгаа байлуулсан. Гэхдээ би эдний хооронд нь цаавуугаар наахаас илүүтэйгээр дахиж ашиглахад хялбар гээд эвсэнээр холбосон. Харж байгаа үсттэй. За, харин одоо ажиллуулж үзцгээе. Ямар хурдан эргэж байна. Хүүхдүүдээ бид өнөөдөр юу хийсэн бэ? Мэдээж энгийн цахилгаан хэлхээ. Бидний амьдралд энэ зүйл маш чухал. Батарейныхын оронд бидний ханд байдаг залгуур, харин дамжуулагчийн оронд цахилгааны утас, хэрэглэгч нь хөрвөөгч, зуух, компьютер, ус буцалгагч гээд бидний гэрт дотор байдаг бүхий л төрлийн цахилгаан хэрэгсэл. Эрдэнэ төгс сайенс шоу байла. Би хөтлөгч, сурагч, даван юм.